Улсын хэмжээнд 4,000 гаруй хоршоод бий. Тэдний чадварыг дээшлүүлж дундын хоршоо байгуулснаар малчтын орлого нэмэгдэж түүх хийдийг боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах зөв гарц бий болно гэж үзэж байна. За үндэсний орчигчдын 5 дугаар чуулган яг одоо Чингис зочид бодол болж байна. За малчтын хувьд бол орлогоо нэмэгдүүлэх, за мөн түүхийн үедээ боловсруулах, иргэдэд шууд хүрэх асуудал чухал байгаа юм. За үүний тулд одоо энэ хоршоодыг ашиглах нь хамгийн үр дүнтэй арга гэдгийг хэлж байна. За бидний талаар үндэсний хоршоолагчдын ерөнхийлөгч Инкоттой ярилцъя. Тэгэхээр энэ удаагийн чуулга уулзалтаар ер нь ямархуу асуудлыг хөндөж байна. Яг энэ хоршоод маныг бодиттой ажиллаж чадчихэв үү? Чадах нь ер нь хэр байна? Энэ талаар та эхлээд ярих уу? За статистикийн тоо дүнгээр бол өнөөдөр 4200 орчим хоршоо Монгол улсын хэмжээнд ажиллаж байгаа маань энэний бол нэлээд ер нь өмнөхүү дийлэнх үүсэх нь хөдөө аж ахуйн хоршоолагчд байдаг. За энэ чуулганыг бол бид нар 5 дахь удаага зохион байгуулж байна. Урд нь бол ерөнхийд эрх зүйн орчин боловсронгуй болгох төр засагтай бодлогыг яаж уйлдуулах вэ гэдэг ерөнхий сэдвүүдээр ярьдаг байсан бол энэ удаа яг ерөөсөө бизнес хоршоо хөгжүүлэх, тэдний үр шимийг нэмэгдүүлэх, бизнесийн гарц нь юу юм бэ гэж тодорхой сэдв барьж аваад, за тэн дотроо ялангуяа хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодын үйл ажиллагааг яаж илүү их үр дүнтэй болгох вэ, ямар зохион байгуулалтанд оруулах вэ гэдэг асуудалд илүү ингэж онцгой анхаарал хандуулж ярих гэж шийдсэн. Энэ дээр ч бид нар бас хүнс хөдөө аж ахуйн хөнгөлөлтөөр яамтай тохиролцсон. Би их тодорхой асуудлуудаар ярихаар бас тодорхой үр дүн гарах байх гэж ингэж бодож байна. Ерөн зүгээр урд нь хоршооныг хөгжүүлэх талаар төр засгаас бас тодорхой арга хэмжээнд авч ирсэн. За ялангуяа дахиад хөдөө аж ахуйтай холбогдуулаад ярихад малчтын талаар төрөөс баримтлах бодлого, Монгол мал хөтөлбөр тийм ээ. За хөдөө аж ахуйн гаралтай түүхийн эдийн бүтээгдэхүүний урамшууллын тогтолцоо, хөдөө аж ахуйн бирж энтрийн талаар гарсан бодлого хуулиуд бол дандаа хоршоон дээр суурилж хэрэгжинэ гэсэн юм агуулгатай гарсан. Тэгээ харамсалтай нь хэрэгжүүлэх явцад янз бүрийн байдал байна л да. За 8-аас 12 онд гэхэд бол жишээ нь хоршоо хөгжүүлэх талаар засгийн газар нэлээд идэвхтэй арга хэмжээ аваад хөрөнгө мөнгө гаргаад хоршоодыг нэлээд бодтой дэмжиж, за нэг жилиг нь 12 оныг бүр хоршооны жил болгоод зарлаж тэр хүрээндээ маш мэдэгдэхүй зүр дүнтэй тийм ажил хийж ирсэн. За 12 оноос хойш бол бас нэгдүгээр бодлогын талаараа хоршооны хөдөлгөөнийг хэн хаанаас яаж дэмжих юм гэдэг тийм тодорхой ууш 2-3 яамд хуваагдчихсан. За тэгээд явж ирсэн үйл ажиллагааны ерөнхий чиглэл хандлага нь бол арай өөр болоод ингээд тууштай явахгүй болохоор нааш цаашаа болоод ахаар хөгжлийн тал дээр бол бас харамгцсан зүйлүүд бий. За энэ удаагийн засгийн газар бол харин олзуурах хүчтэй бид нар нэг яамд одоо хүнс хөдөө аж ахуйн хөнгөлөлтөр яам гэдэг хоршооны бодлогыг дангаараа хариуцаад тэн дээрээ өөрийн асуудлыг хариуцсан бүтэц бий болгоод ингээд явж байна. За хоршооны хөдөлгөөн нэг талаасаа нөгөө талаасаа төрийн бодлого засгийн газрын үйл ажиллагаа нэгдээд бол энэ илүү үр дүнд хүрэх юм байна. Тэгэхээр энэ удаа засгийн газар бол жишээ нь хөдөө аж ахуйн гаралтай түүхийн бүтээгдэхүүний одоо цуглуулдаг, боловсруулдаг энэ тогтолцоог бол их том анхаарал тавьж ажиллаж штэ тийм ээ. Малаа хариуцуулахаас эхлээд бүтээгдэхүүний яаж боловсруул, дотоодын хэрэгцээ хангахаас гадна гадагшаа гаргаж энэ хөдөө аж ахуйн салбараас илүү их орлого олох, малчтад яаж, хоршоолагчдад яаж орлого олох илүү ойлгох үүдийн тал дээр анхаарч байна. Тэгэхээр яг бид нар нөгөө талаас нь бас энийг ингэж харж байгаа хгүй. Тэгэхээр одоо хоршооны хөдөлгөөн засгийн газрын бодлого хоёр ингээд нийлээд явуучвал, за тухайлбал тодорхой асуудал дээр хөдөө аж ахуйн гаралтай түүхийн бүтээгдэхүүний бэлтгэлийн тогтолцоог бид нар хоёр талаас нь хэлж хагаад нэг зэгцтэй болгоод авал энэ өөрөө маш том амжилт болно гэж бодож байгаа. Энэ нь чиглэсэн ярилцлагууд өнөөдөр энэ чуулганаар явах хэрэгтэй. Нөгөө талаас яг энэ хоршоод шууд оролцож одоо энэ биржид шууд оролцож одоо ингээд худлаа наймгаа хийх юм боломжийг бүрдүүлж одоо хөдөө аж ахуйн биржийг байгуулсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг энэ бирж маань өнөөдөр яг олон улсын түвшнөөр одоо явахгүй байгаа. Тэгэхээр энэ цаашдаа энэ хөдөө аж ахуйн бирж үйл ажиллагааг ер нь явуулах хэрэг байна уу үгүй юу гэдэг дээр бас эргэлзээд ах шиг байна л да. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа вэ? Ер нь бол зах зээлд орсон улс орнууд ялангуяа манайх шиг хөдөө аж ахуйн эдийн засагтай томоохон байр суурь эзэлдэг ийм орнуудад бол хөдөө аж ахуйн бирж бол онцгой чухал ач холбогдолтой байдаг. Зах зээлийнх нь маш чухал элементүүдийн нэг. Зөвхөн манай нэг онцлог гэхээр нөгөө хитрхи уудам нутагтай хүмүүснийг тархаа бутархаа бэлтгэлийн тогтолцоо нь өөрөө боловсронгуй биш. Хуучин байсан байвал бид нураагаа хийцэн шинээр бий болгож чадаагүй. Тэгээ энэ хооронд үндсэндээ зүгээр малчтай чэнж хавирал хайцчихсан болохоос биш биржээр дамждаг тийм яг зах зээлийн эдийн засгийнхаа зарчимд нийцсэн тийм тогтолцоо байхгүй байлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо засгийн газраас энэ явуулж байгаа хөдөө аж ахуйн гаралтай түүхийн бүтээгдэхүүний бэлтгэлийн тогтолцоог зөв болгоно гэж яриад байгаа бол яг үндсэндээ цаагаараа биржээ
ном журмаар нь ажиллахын нөхцөлийг л бүрдүүлье гэж байгаа. Энэ дээр нь бид нар идэвхтэй оролцох ёстой. Зүгээр нэг бирж гэдэг бол зүгээр малчин болгоо юм уу нэг хоршоо болгон очиод ингээд юма зөөж авчираад нийлүүлэх тухай асуудал шүү дээ тийм ээ. Хамгийн наазах нь нөгөө одоо интернетээр дамжуулаад харилцаал ирээдүйн худалдаагаа яаж хийх үү, ирээдүйн үнээ яаж тодорхойлох уу, хэн хизээ хэдийн хэмжээний юм хааш нийлүүлэх үү гэдэг нь учраас бүгдээр биржээр дамжиж хийж явах хэрэгтэй байхгүй. Түүнээс нэг малчин мотоцикл дээр энэ хоёр араас тавьчаад явдаг тухай асуудал биш. Тэгэхээр энэ дээр бол хавшаад үнэхээр чухал. Бидний өнөөдрийн чуулганаар ярих нэг асуудал бол за засгийн зүгээс ингээд энэ тогтолцоогоос бий болох асуудал яаж бол тэгвэл хавшаадын зүгээс энэтэй уялдсан ямар хэлбэр арга байх вэ гэхээр дундын хавшаадын тухай асуудлын талаар бас ярих. Олон жижиг хавшаад байж гэн дундаас нь яг одоо биржтэйгээ харьцдаг ийм дундын хавшааны бүтэц бий болгол яах вэ гэж. За энэ тал дээр бол энэ Канадын хавшаадын холбооны шумаар хэрэгжүүлж байгаа нэлээд бас манайдаа бол их том төсөлтэй энэ нэг 10-аад аймагт нэлээд олон хавшаадыг яг бодтойгоор дэмжиж хөл дээр нь босгоод тэгээд дараа нь тэднийхээ дундаас дундын бүтэц бий болгоод ийм загвар бий болгоод хийж байгаа. Тэгвэл эн чинь жишээ нь амин жишээ ингээ гараад ирвэл бусад хавшаач гэсэн болдгийм байна гэд заавал гадны одоо хөрөнгө гэхгүйгээр өөрснөө нийлдээ дундын юм бий болгоод тэргээрээ дамжаад ёстой нөгөө хөдөө аж ахуйн бирж ажиллахын нөхцөлийг бүрдүүлэх бүтэц бий болно гэж бид нэр мөрөөдөж тэрний төлөө зүтгэж ажиллаж байна л да. Өнөөдөр бол яг малчтын гараас одоо яг иргэдийн гарт хүртэл бол ченжээр дамжиж олон одоо гар дамжлага явж байгаа шүү дээ. Энэ дамжлагыг бас байхгүй болгохын тулд шууд малчтаас иргэдэд хүрэхийн тулд хамгийн нэн түрүүнд хийх ажил нь юу вэ? За дахиад уг нь бол хоршоог эхнээс нь зөв зарчмын дагуу ингээ байгуулад явсан бол малчд хоршоондоо нэгдэл одоо саяын тайлан гаргаж ш нэг сумд бол дунджаар нэг 10-аад хоршоо үйл ажиллагаа явуулаад байна гэдэг. Магадгүй тийм олон хоршоо хэрэггүй ч байж магадгүй. 2 юм уу 3 дундын сайн. Гэхдээ яг зарчмынхаа дагуу үйл ажиллагаа явуулдаг юм хоршоо бий болчвол тэн дээр юм бөөгнөл тийм ээ. Тэгээ ном журмаар нь зүгээр нэг зөөдөг ченж маягаар биш. Тэгээд явал одоо энэ малчтай өөрсөнд нь ашигтай. Юунд ч одоо дотоодын үйлдвэрүүд ч ашигтай, гадагшаа гаргах юмд ч ашигтай. За ченж бол яг үдэ сая ийм үндсэндээ тогтцсон бүтэц тогтолцоо байхгүй байсан үед нэг малчтыг зах зээлтэй холбож ирсэн нэг одоо сувг бол мөн л дөө тийм ээ. Гэхдээ харамсалтай нь энээс малчтад их бага ашиг очдог тийм ээ. А үйлдвэр юм уу нийлүүлж байгаа газар дээр их харьцангуй өндөр үнэтэй болцдог. Дунд нь зөвхөн худалдааны хэсэг нь одоо гол орлогын тэндээс аваад байсандаа бол том утгаараа аваад бол улсын хөгжил, хөдөө аж ахуйн хөгжил энэ юмд бол жоохон дутагдaltaй юм байна. Тэрний оронд зохион байгуулалтаа бүтэц дундын хоршоод бирж гээд ороод ирвэл малчтад ч хэрэгтэй, үйлдвэрүүд ч ашигтай, экспортод гаргахад ч ойлгомжтой зохион байгуулалттай болох юм л юм байна л дээ. За баярлалаа. Тэгэхээр үндэсний хоршуулагчдын 5 дугаар чуулган яг одоо Чингис зочд болж байна. За малчтын хувьд орлогоо нэмэгдүүлэх, за мөн түүхийн эдээ боловсруулах, иргэдэд шууд хүрэх асуудал чухал байгаамаа.